оролдож ажиллана. Та тухайлбал Чингисийн Март хөшөөг барихад ер нь гэртээ орох завгүй хэдэн сар ажилласан бэ? Чингисийн хөшөө гэдэг наад асуултыг чинь одоо ингээ асуухад зэрэг би бол ингээ заримдаа ч бүрөөсөө зүрх ингээл цохилдог шүү дээ, өвддөг байхгүй. Ягаад гэвэл тэрийг 9 сарын дотор барьцсан. Тийм том хөшөөг 9 сарын дотор барьцсан гэхэд одоо л ямар ч л гэсэн надтай их олон уулздаг уран бүтээлчдэр нь үнэмшдэггүй шүү дээ. Ямар энерги, ямар хүчээр ийм хурдан босгосон юм бэ гэл ингээд тэгэхээр яг Монгол хүний нөгөөлгөл дөрөв ярьсан их тийм байглаасаа ирч хүчтэй энерги төвлөрсөн байх л да. Тэгээд мөнгө төрний асуудал бас хурдан шийдэжсэн болов. Тэгэхээр их хурдан бүтээгдсэн л дээ. Тэгэхээр тэр үед бол ястаа үндэ цаг наргүй ажилласан 9 сар болсон. Тэгээд 3 сарын дотор их модельгээд 3 сар одоо үйлдвэр дээр нь угсраал судалж гаргаж ирээл дараагийн 3 сард нь Монгол цэцраа угсарсан шүү дээ. Тэгээд доод байшин босоог байхад л агаар дээр л морой босгоцсон, мөртөө өнө босгоцсон. Тэгэл нэг амарсан да, нэг хэсэг амраад л 6 сарын дараа үед нэг тэр хөшөөрөө нэг очсон. Тэгэхэд би бол цочж исэн шүү тэр хөшөөнөөс өөрөө бүр унтж байгаад очсон. Яг хөшөөний доороос хөөе сэрээрээ ирчлээ гэдэг би хүмүүсийн хөшөөн дээр авч очижсэн юм л. Тэгээ би сэрхэд бол би өөрөө хараад баг цочж исэн байхгүй. Энэ одоо юу вэ? Зүүд шиг санагдажсэн. Би баг жилийн дараа очиход хүн үнэмшдэггүй юм л би өөрөө. Ерөөсөө энэ яг зүүдгүй яг бодж явд болоод байна уу гэдгийг бас ялахгүй нэг хэсэг ачин болсон л да. Тийм хүнд байдалд хүртэл орж байгаа. Тэгэхээр одоо би ураар очтгүй шүү дээ тэр хөшөөрөө очихоор зүрх ингээд цохиод байдаг байхгүй. Нэг жоохон тэр айхтар 9 сар болсон юм шиг байна. Их ширүүн. Ягаад гэвэл 2006 оны тэр юу их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой болсон учраас их шахуу төлөвлөгөөтэй ажилласан графикийг аягүй сайн гаргаж байгаад ингээд дайраа явцсан байхгүй. Тэгэхээр зэрэг л одоо тэнцэн бол бэртэж гэмтэх хөлгаараа эсгэх зүсгээс ахуулаад л одоо ер нь тэр хоол ундны юм бол бүгд алдагдчихсэн шүү дээ. Тэгээд ийм айхтар ажил болсон. Тэр нь одоо ингээд зүрх юм санд цоглоод байдаг зүрх дийлдүү гэдэг чинь тэр байхгүй тийм. Тэгэхээр хүн чаддаг юм байна тийм үү. Тэгээ ер нь бол монголчуудын том юм бүтээж чаддаг гэдгийг харуулсан эхний жишээ тэр болсон шүү дээ. Тэгэл тэрний дараа оюутлага 5 толгой гэсэн том юм ярьдаг болцоос өндөө манайхан бол би яг тэгж мэдэрдэг. Та бусад бүтээлүүдээ ч гэсэн хизээ байна харахаар ямар мэдрэмж төрдөг? Одоо тухайлбал Сумагийн цомыг дивжэн дээр гардуулж хахад танд ямар сэтгэл төрдөг вэ? Гэхдээ яг эхний үед Сумагийн цом одоо хийчихэл бас их өөрийгөө том бүтээл хийцэн гэж бас тэгж боддог байсан. Зүгээр Чингис хааны хөшөө хийгээл дараа нь том айдар эдрийг л улам төслүүд томроод байхаар өнөө Сумагийн цом маань бол яг хоо овор хэмжээ бүх юмараа зүр орсон одоо хөрөнгө мөрөнгөнийх нь хэмжээ нэг жоох юм биш тэгвэрхий. Зүгээр хүн гэдэг чинь ингэ дандаа ингэ дээшээ ингэж томорч ингэж ахиж явдаг юм тийм ээ л. Тэгээ зэрэг мэдээ Сумагийн цомороо зогссон бол би өдөрт гудамжаар дээр нь би Сумагийн цом хийсэн ингээд цээжээ дилжээл айгүй согтуу мохтуу ингээд хүнээс архины мөнгөнийхөө явах байсан баг л да. Гэтэл дараагийнх нь ашгүй том төсөл бас ингэж гарч ирж нөгөө хүнийг зориг том байдгийг шүү гэдгийг ойлгосон. Энэ дээр би Батулга гişүүд бас их ярьж явдсан шүү дээ. Хүнийг бас нэг том зоригтой болгож өгөөгөө бол би өдөрт нэг л Сумагийн цом хийсэн нэг л их гавьяатай хүн л энэгээр дүүрнэл орилол явах байсан баг л да. Зүгээр гэтэл тэгээд яг тухайн үед бол хүмүүс бахархалтай л байсан баг. Сумаа өөрөө тэр цомоо дагаад бас их амжилттай барил даатж байх шиг болсон уу яасан нэг тэр юм чинь их татах энерги тийм байлээ шүү дээ. Тэгээд сайхан цомтой болсон бөхчүд журамтай байсан баг. Тэгээд тэрнээс хойш би бол одоо баг Сумагийн тэмцэл үздэг л дээ. Сумагийн тэмцэл үздэг. Тэгэл гардуулж харахад сайхан л байд. Тэг би бодож л да томоохон төслүүдээр ажиллахаар нэлээд ядардаг баг. Та дараа нь ядаргаа яаж тайлдаг вэ? Яаж өөрийгөө цэнгэлдэг вэ? Одоо тэгээд нөгөө одоо арх уухгүй, тамхи татахгүй. Тэгээд одоо ажлын дараа сайхан амарх унтгал хэрэгтэй шүү дээ. Тэгээд л дараа нь ер нь амарч чадхаа байж дийм. Амарх юм бол баг тэр нь баг ядаргаа болох гэдэг болчиход шүү дээ. Тэгэхээр энэ нь бол өөрөө нэг талаасаа бас дон байж магадгүй. Зүгээр ер нь одоо бас нэг юм шинж байдаг юм гэсэн л дээ. Нэг амарч чадхаа байждаг тийм хүмүүс бас байд юм байна л да. Амарх яг одоо ингээд зүгээр суугаад нэг зурагт үзээд амралтанд яваад чаддгүй болчт юм байна. Зөв ингээд дараагийн төлөвлөгөөтэй ажлууд гарч ирээд идэг учраас тэр нь өөрөө амралт юм уу? Нэг одоо уран бүтээлч хүний таашаал болоод тэрнээсээ тижэл аваад тахчих. Тэгээд тэр нь баг өөрөө эргээд ажил нь өөрөө эргэж стресстэй яваад байна. Удаа л гэж би хараад байгаа шин. Хамгийн сүүлд та ер нь хизээ өөртөө цаг зав гаргаад нэлээ сайхан амарсан бэ? Өөр энэ товчхондоо ирэхэд би 90 онд Москвад сургууль төгсөж ирсэн. Тэрнээс хойш одоо яг үннээ хэлэхэд ерөөсөө нэг бүтэн өдөр амарсангүй. Тэгээд ерөөсөө яагаад тэгсэн мэдэхгүй зүгээр энэ уран бүтээлч хүмүүс юм байдаг хаа би бусдаас нь асууж үзээгүй зүгээр. Тийм бах гэж бодвол цайруулаад өнгөрч байгаа өөрийгөө. Тэгээс бол нэг бүтэнсээ өдрийг би мэдсэхгүй. Бүтэнсээ өдөрт бараг дургу. Зүгээр хамгийн утгагүй дээр санагддаг шүү дээ. Зүгээр гэртээ суугүй би л авч чадахгүй.
хөшөөг цутгацсан гэсэн хизээ эх орондоо ирэх вэ? Тий одоо санхүүжилтүүд бол босч эхэлж байна. Тэгээ сайхан хүмүүсийн маань өргөж байгаа хандив дэмжлэг тусалцаа юмуд байна. За аж ахуйн нэгжүүд маань сайхан оролцлоо. Энэ ерөнхийлөгчийн зарилгийг дэмжиж гэн бүгдээр. Тэгэхээр ингэхээр зэрэг хөрөнгө маань сайхан босоод ирж байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө мөнгнүүдийг шилжүүлээд эхэлсэн. Бүтэн жил одоо тэнд тэгчээд хэвтчихсэн өшөө маань одоо эхнээс ачигж ирэх гэж баяртай мэдээ дуулахад тэгэхээр зэрэг одоо удалгүй бид өшөөнийхөө биений эсгүүдийг сайхан хүлээж авч одоо усарж эхэлнэ. Тэгэхээр ард түмэн маань очиж сайхан үзэж эхэлнэ. За ингээ хойдонгоос бол өшөөг бид босгод дуусгана. Дараа нь тэгээ сурганы ажил эхэлнэ. Ийм л сайхан бүтээн байгуулдаг учраас одоо энэ дэр хүн болгоны л одоо нөгөө л дахин дахиад сэтгэлийн энергийг сайхан оруулж өрөөлөгч. За баярлалаа. Амжилт хүсье танд. За. За.